Шидүүдэн жоохон ичж амьдрья. Яг одоо энэ төсвийн төсөөлөл энэ төсвийн хүрээтэй холбоотой бол асуулт алга. Гэхдээ үүнийг дагаад орж иж байгаа энэ нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах энэ асуудлыг бол дэмжиж болохгүй. Бид нар энэхээр сайдаа та өөдөө сараа инээгдэх юм. Бид нар 25 оны 11 сарын 14-нд яг 6 сарын өмнө энэ хуулийг баталсан шүү. Яг яах гэж баталсан бilé? Хичнээн хэлцүүлэг болсон бilé. Мөнгөний ханш унсан үед дээрээс нь мөнгөний хатлуу бодлого явж байгаа үед энэ иргэдийн гар дээр аж ахуйн нэгжийн гар дээр бэлэн мөнгө болчлоо. Ядаж нэг жоохон мөнгөчсөн нөөтөөс нь үлдээе гэд. Тэгээ үүний чинь одоо 500 мянга хүртэлх орлоготойг нь 100% болгохоор 500-аас саяын 50% болгохоор саяас дээш нь 20% болгохоор нөөтийн хэдүүлээ нөөтийн тухай хуульд өөрчлөлт оруулж батлаад тэгээ 1 сарын 1-ээс хэрэгжүүлэх байсныг хэдүүлээ за багш хэмжээний цалингийн нэмэгдэлгээд за 10 сарын 1-ээс болгосон. Одоо бүр байхгүй болгох гэж байна. Гэхдээ нэрээ одоо ичих хэрэгтэй шүү дээ. 10 гаруй жил та нар төсвийн болон мөнгөний буруу бодлого явуулсны улмаас өнөөдөр энэ мөнгөний ханшуулт чинь 2016 оны 100 төгрөг 32 төгрөг болчиход байж байна. Тэгээд нөөт дээр нь иргэдээ нэг жоохон мөнгөжүүлчих гэсэн одоо өнөөдөр яг 6 сарын дараа ийм хачин эргүү парламент гэж юу байдгийг. Дөнгөж гаргасан шийдвэрээ 6 сарын дараа одоо ийм яриа байж явах гэж. Нөгөө талдаа эний чинь бид нар сая чуулганы судалгааны 1-2 сард тойрогт явахдаа ярьсан шүү дээ. За нөөтийн тухай хуульд сайхан өөрчлөлтүүд орж байгаа. Иргэдэд хэрэгтэй өөрчлөлтүүд маш их орж байгаа. Та нарын 500 мянган төгрөгийн худалдаа авалт болгон чинь гар дээр чинь 50 мянган төгрөг үлднэ. Энэхээр дараагаас сайдаас 2 асуулт байна. Та түрүүнд инх туяа гишүүний асуултанд хариулахдаа төсвийн орлого бол тасраагүй. Орлого бүрдүүлэлт сайн байгаа гэсэн. Дараах нь 30 минутын дараа баясгалан гишүүний асуултанд хариулахдаа төсөв хэцүү байна. Байдал амаргүй байна. Төсвийн чадах хэцүү байна гэж яг бодтой байдал нь аль нь? Нэг нүгүү тэгэхэд энэ бүтлэн муутай төрийн бодлоо сайдаас болоод бид нар өнөөдөр ийм байдалд орчоод байгаа шүү дээ. Та үнэн хэлэх хэрэгтэй шүү дээ. Ямар хариуцлага тооцсон улсын төсөв дээр тэр бум их найд орчим төгрөгийн ачаал үүсгэсэн сайдыг зөвхөн огцруулаад явуулах юм уу? Энэ дээр ямар хариуцлага тооцох юм? Өнөөдөр бид нар ийм л бодтой юмнуудаа иргэдэд хэлж яахгүй бол одоо ингээд нэг ерөнхий юм яриад худлаа яриад баймарг байна. Хоёрдугаарт нь энэ нэгэнт нөөтөөр оролдох гэж байгаа бол удахгүй төсвийн тодгол хийх юм чинь тэгвэл цалин хөлсний нэгдсэн бодлогоо Абакир сайд өөрсдөө оруулж ирэх хэрэгтэй шүү дээ. Одоо ингээд өмбөө юм хийгээд нэг талдаа нөөтөөр оролдоод нөгөө талдаа ингээд зөвхөн багш эмчнэр гэж яриадах юм бол тэгвэл соёл урлагийнхан бусад салбараа нэмээд цалин хөлснийхөө нэгдсэн бодлогыг хэдүүлээ эргэж харъя. Энэ хоёр дээр хариулт авъя гэхээр сайдаа. Энэ төсвийн хүрээ бол яг энэ удаа бол хуулийн хугацаанд л орж ирж байгаа. Энэ бол 27 оны төсвийг өргөн мэдүүлэхэд энэ төсвийн хүрээгээр энэ хүрээ хязгаарт багтаж төсвөө мэрэгүү мэдүүлнэ. Энэ бол хуулийн хугацаанд. Таны хэлж байгаа бол үнэн. Их хурд баталсан хуулиас буцаад авах нь зохимжтой биш ээ. Гэхдээ нэг зүйл байна. Ер нь татвараар бид их хамаагүй оролдог болсон байна. Татвар бол өөрөө нийгэмдэх баялагын дахин хуваарлтын хамгийн зөв механизм гэж бодож үзэх ёстой. Тэгэхээр татвар өөрөө аль салбартыг илүү дэмжих үү буюу энэ баялагыг хэрхэн хуваарлах уу гэдгийг шийддэг зөв механизм. Тэгэхээр энэ механизмыг өөрөө цаг үеэсээ шалтгаалж хийдэг. Тэгэхээр өнөөдөр нөөтийн буцаалтыг нэмэгдүүлэх нь чухал байна уу? Эсвэл хувийн орлогын албан татварыг хөдөлмөрийн өсвийн доод хэмжээнээс доош байгаа тохиолдолд бүтэн тэглэх нь зөв байна гэвэл иргэдийн орлогыг хамгаалах нь илүү чухал байна. Нэгсэндээ хөдөлмөрлж байгаа хүн бүрийн орлогыг хамгаалах нь цаашаа ажлын байрыг хадгалж үлдэхэд чухлаа гэж үзэж байна. Тэгэхээр нөгөө татварыг хуваарлах асуудлыг засгийн газар шийдэ гэдэг чинь засгийн газар бодлоготойгоо нийцүүлээд татвараар дамжуулж тэр механизмаа хөдөлгөө гэсэн үг. Тийм учраас энэ татвартай холбоотой хуулийн өөрчлөлтийг дандаа засгийн газар өргөн мэдүүлдэг ийм учиртай. Гэтэл өнөөдөр сүүлийн үед бас нэг юм хэмжээ хязгаартай. Хувийн орлогын албан татварыг 1% болгоё гэж ярьж байгаа гишүүд нэг зүйлийг бод. Хувийн орлогын албан татвар бол орон нутгийн төсөв шүү. Орон нутгийн төсөв. Хэрвээ хувийн орлогын албан татврын 1% болгоё гэвэл төсөв 90%-аар тэр 10% чинь 90 тасарна.
Гэхдээ орон нутаг биедааж үйл ажиллагаа явуулах болцоогүй болно шүү. Өнөөдөр аймгийн удирдлагууд, аймгийн өргөдлийн хурлын төлөөлөгч нар бүгд ярьж байна. Цаашаа биднийг юу н бай гэж байгаа мó? Эсвэл ингээ Монгол улсад аймаг орон нутаг хэрэггүй гэж үзэж байгаа мó? Нийслэлч, аймагч энэ хувийн орлогын албан татвараас санхүүждэг юм аа. Үгүй бол энэ аймаг орон нутгийн чинь төсвөөс дахиж тэтгдэг болно. Ямар арга зам үлдэхгүй гэхээр зүгээр л гадаад зээл тусламж аавна. Тийм учраас би яг таны хэлж байгаа дагуу одоо нийгмийн даатгалын реформын хуулийг дээрээс нь халамжийг зорилтод болох хуулийг төрийн албан хаагчийн 33 хуулиар зохицуулж байгаа хуулийг хөндлөнө. Тэтгэврийг шударга болгоно. Энэ хуулиудыг бариад ороод ирэхээр харин бүгдээрээ тойрч суужгаад арай эрүүлэр аливаа асуудлыг одоо ингэж ярих ёстой шүү. Тэрээс дээр доороо гараад татварын хувь хэмжээгээр өрсөлдөөд байвал энэ улсаа хорлон шүү. Тэгээ тэрийг анхаарах хэрэгтэй. Төсөв орлого хэвийн байгаа Ганбаатар гишүүн. Яг л өөрийн байгаа төвшөнд үйлдвэрлэлийн потенциал төвшөнд төсвийн орлого бүрдээл, даашаа нэмж бүрдээл, нотлогийн мөн үеэс 14% нэмээ бүрдсэн байна. Экспорт 2.2 тэрбум доллараар даваад ороод ирсэн байна. Энэ бол хэвийн явж байгаа. Миний ярьсан үндсэн зүйл бид зардлаа огцом нэмчээд байгаад л асуудал. Орлогоосоо давсан зардлыг нэмсэнтэй холбоотойгоор зохицуулт хүндрээд байна шүү дээ. Тэгэхээр бид нар сонголтыг их хурл өгж байна. Тооцоо өгж байгаа засгийн газар. За энэ их хурлын баталсан цалингийн нэмэгдэл дээр ийм ачаа үүсэж байна шүү. За дээрээс нь нөөтийн хуулийг ингээд хэрэгжүүлээд эхлэх юм бол 2 их найдын ахаад үндсэндээ ингээд 4 их найдын ачаа зардал үүсэж байна. Төсвийн орлого дутна. Тэр хэмжээнд бусад салбараас чинь татах нь байна шүү. Орон нутгийн дэд бүтц хөгжлийн бодлого чи хэрэгжихгүй байна шүү. Тэр албан хаагчдын цалин тэтгэврийн нэмэгдэл чи хүндрээд эхлэхэд байна шүү. Яг энэхээр сая та түрүүнд л өөрөө баясгалан гишүүний асуултанд би өглөөнөөс хойш ингээд таны хариултыг хэний асуултанд яаж хариулж байгааг ямар тоо ярьж байгааг чинь сонсоол байгаа байхгүй юу? Та баясгалан гишүүний асуултанд хариулахдаа яг тэгж хэлсэн шүү дээ. Орлого хэцүү байна, эдийн засгийн бодит байдал чадах их муу байна, байдал хүнд байна л гэсэн. Тэгээ би аль нь бодиттой юм бэ л гэдгийг асууж байгаа юм. Нөгөө талдаа миний тэр асуулт чинь одоо ингэж өмбөө нөт мөт гэж оролдож байгаа та хэд нэг цалин өснийхөө нэгдсэн бодлогоо эсвэл засгийн газар дээр ярьж байгаа төсвийн тодголоороо оруулаад ирэлдэ гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхгүй ингээд оочин цоочийн болчихжээ. Дээрээс нь наад чинь оролдож болохгүй бас нэг иргэдийнхэн гар дээр үлдэх нэг жоохон орлоготой бодтой зүйлээ оролдохгүйгээр өөр их усүр өөр цалин хөсний системээ яахын тэрийг нэгдсэн системээ нэг төсвийн тодголоор оруулаад ирлгээд байгаа. Энэ дээр ямар байр суурьтай байгаа юм? Би хариуцлагатай дахин хэлье. Төсөв орлого талдаа яг л төлөвсөн хэмжээнд яваад байна. Гинтийн огцом зардал чинь хэд хачаал үүсгэчлээ шүү гэдгийг бид нар тооцоо гаргаад ирж байна шүү дээ. Тэгэхээр хоёрдугаарт орж ирсэн гадаад орчин нөлөөтэй холбоотой шатхууны үнэ өсөлтөөр инфляц буюу үнэ өсөлтийн шок орж ирж байна. Түрүүчээсээ мэдрэгдээд эхэллээ. Дунд хугацаанд улам энэ нөлөөлөл нэмэгдэх нэ. Хариу арга хэмжээг ард давж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ хуулийг батлаад өгөөч. Тэгвэл бид төсвийн тодголоо 6 сард өгөөд наадмын сүмд төсвөө тодтоход орлого зардлага та бүгд яриад байгаа реформ асуудлуудаа зэгсэлж аваад эртхэн шиг цаг алдахгүй хийчихвэл яасан юм бэ? Нам нь болохоор оройтын шүү. Баахан урсгал зардлууд гарцсан байдаг, өртөг өссөн байдаг, дутуу гүйцэтгэлтэй баахан төсвийн хөрөнгө оруулалтууд. Энийгээ баахан санхүүжүүлж авсаар угаад сүүлдээ нөгөө цалин тэтгэврийн хөрөлцөө ойлгохлого орох вэ гэдгийг мэрсэл байна. Одоо баг халамжийг тогтоогод байгаа бие даасан баг 8% үл. 8%. За халамж баг за сүүлийн би харсан 620 орчим тэрбум байна уу? Жилд өгөөдөх шиг. Хамгийн сонирхолтой зорилтод бүлэгдээ энэ халамжийн 24% нь хүрэхгүй л шүү. Халамж нүдэ болохгүй байгаа. Зорилтод бүлгүүдээ халамжилж чадахгүй энэ халамжийн тогтолцоо өөрөө халамжлуулах хэмжээнд очисоо. За тэгээ би энэ халамжийг зорилтод бүлэгт нь хүргье. Тэр хүүхдийн мөнгө цалинтай ээж тэр бусад хөтөлбөрүүд бол хүн амаа өсөх бодлого шүү. Тэр бол гэр бүлийг дэмжиж байгаа бодлого. Тэрээс халамж биш. За энэ халамжийг шудраг болгож зорилтод бүлэгт нь хүргэе гэдэг хуулийг удахгүй бариад ороод ирээ. Тэгэхээр харин манай гишүүд та бүхэн маань нөө камер харахаараа нөө халамж их зөв шүү гэд ингээд эхлэх үйл гэдэг дээр би санаа зовж ин гэхдээ ингээ аваад ороод ир. Халамжийг.
За төрийн албан агчийн цалин 33 хуулиар шийдэж байгаа. Энийг нэг хуулиар шийднэ. Тэтгэвэр өнөөдөр шударга бус байгаа. 2013 оноос өмнө сая 400 мянган төгрөгөөс тэтгэвэр бодож исэн. 17 оноос хойш 2 сая 400-аар ботсон. Насаараа хөдөлмөр эрхэлсэн хүн тэгээ 10 жилийн дараа тэтгэврт гарсан хүн хоёрын цалингийн зөрөө бараг 40% та байгаа бол шударга бос. Ингээд тэтгэвэр нэмлээгээд хэлдэг бүгдэнд нь тэгш 10% нэмчихээр нөө зөрүүтэй хэсэг дээрээ ч 10%, өндөр хэсэг дээрээ ч 10% гэхээр энэ бол шударга биш. Хөдөлмөрлсөн нь хөлснийхөө үр шимийг хүрддэг. Шимтгэлийг олон жил одоо шимтгэл төлсөн нь илүү тэтгэвэр авд. Энэ тогтолцоор явна. Өнгөрсөн хугацааны графикийг үзэхэд сонгуулийн яг мөчлөг болгоны 4 сард дандаа нөгөө халамж нэмээд тэтгэвэр нэмээд наад малчны бага хуульч бас яг 24 оны парламентаар гарчихгүй. Ингэж явсаар хагаад яг тогтолцоогоо хөвдөө хийсэн. Одоо бол төсвийн урсгалын 75% нь зөвхөн урсгал санхүүжүүлж байгаа. Тэр ийм төсөвтөөгөр бол цаашаа явахгүй нэ. Тэр ер нь одоо ингээд зовлонгоо үннээ яриад төсвөө бэлдэж байна. Энэ төсвийн урсгал дээр реформ хийх цаг бол ирчлээ. За